Итгэмжтэй байдлын хамгийн агуу зорилго. Зүрхээ хүм наддаг, замыг минь ажиглаад нүд чинь баясна. Сургаалт төгс 23:26. Өнөөдрийн ишлэл Бурхны хамгийн их хүсдэг зүйлсийг дүрсэлсэн байдаг. Нүглийн улмаас Бурханаас өөр буруулсан бидний зүрх сэтгэл буцаад Бурханд очихыг тэрээр хүсдэг. Бид үүнийг зан чанарын өөрчлөлт гэж нэрлэж болно. Эллен Уайт хэлсэн дараах үгсийг анхааралтай сонсоорой. 11-ийн өргөлийн систем зан чанарыг хөгжүүлж зүрх сэтгэлийн жинхэнэ царайг харуулах болно. Зан чанараа сайжруулж бидний зүрх сэтгэл юу захирч байгааг харуулах нь итгэмжт байдлын жинхэнэ зорилго юм. 11 болон өргөлийг хэрхэн зарцуулж буй нэг зүйл. Харин 11 болон өргөлийн зорилго нь огт өөр гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 11 болон өргөлийг Бурхны үйл хэргийг урамшуулахад ашигладаг боловч 11 болон өргөлүүдийг Бурханд буцааж өгөх зорилго нь бидний зан чанарыг сайжруулж буй явдал юм. Тиймээс бид сүмд эсвэл хүүхдүүдэд итгэмжт байх тухай ярихдаа Бурхны үйл хэрэгт нөөц хэрэгтэй. Бурхны сайн мэдээ урагшлах ёстой. Тиймээс бид итгэмжтэй байх хэрэгтэй гэж зүгээр нэг ярьж болохгүй. Бидний онцлох ёстой зүйл бол бид Бурханд итгэмжт биш байх үед аминч үзэл бодол нь зүрх сэтгэлийг хэрхэн эзэмддэг талаар ярих ёстой. Жишээлбэл эцэг эхээсээ $10 авч түүнээсээ $1 11 болгож дахиад $1 хандив өргөл болгон буцааж өгч байна гэж төсөөлөд үзтээ. 5 жилийн хугацаанд тэрээр $60 11 болон өргөж өөр $60 өргөл хандив болгон буцааж өгсөн байх болно. Энэ мөнгө сайн мэдээг дэлхийд дахин дэлгэрүүлэхэд тийм ч их нөлөө үзүүлэхгүй лавтайч энэ хүүхдийн зан чанарт 5 жил гаруй хугацаанд асар их нөлөө үзүүлэх чадвартай. Бурхны хувьд хамгийн чухал зүйл бол бидний өргөх мөнгөнд юм биш, харин Эрдэнэс үнэхээр хаана байгааг илчлэх юм. Тиймээс би ямар нэгэн зүйлийг буцааж авах таа биш. Бурхны үйл хэрэг надаас шалтгаалдаг биш, харин миний зан чанарыг өөрчлөхөд итгэмжтэй байхад нь ямар үр гүйцэтгэдэг болохыг ойлгодог учраас би итгэмжтэй байх болно. Зан чанарыг төлөвшүүлэх, өөрчлөх, итгэмжтэй байх ямар ач холбогдолтойг ойлгоход туслаач хэмээн Бурханаас хүсээрэй. 11 хандив өргөл болон тусламж хэрэгтэй хүмүүс туслах зэрэг амьдралын бүхий л тал дээр итгэмжтэй байхад нь туслахыг түүнээс мөн хүсээрэй.